За юу цангаас өнөөдрийн бичлэгтээ тавтаа байна. Хэдүүлээ өнөөдрийн бичлэгээр дахиад нэг өнөгтэй төгөөр ярих болсон. Тэр нь зомби виллежер буюу толгойн эргэн зомби төрөлтөөр зомби виллежер болдог. За guys лайк болон subscribe дараарай. Энэчээ видео. Зомби виллежер нь Minecraft тоглоом гардаг нэгэн онцлог юм бөгөөд түүний гунигтай гэж тодорхойлох нь нөхөмжтэй байж болох юм. Түүний харагдах байгаа байдал нь хвчлэн эвдрэл гэмтэлтэй бөгөөд анхдагч тавсны хүнээс ялгаатай энэ нь зомби болж хувиртай тул түүний гадаа төрөх нь дорооцсон өсөн онцон халтарсан хэмээх гэмтсэн царай гунигтай зовсон гарсан байдаг. Цаашаа зомби виллежер нь гунигтай байдал нь Minecraft ертөнцид нэг төрлийн амьдралын эсрэг тэмцэл гэж хэлж болох юм. Зомбигийн толгойн хүн нь автогч зомбиний хүн байсан бөгөөд зомби болж өвөрснөөс амьдралын дараацсан. Тэдний зас жимчлэг буюу шидэт дэмжлэгээ хийснээр дахин амьдралд эргэж орж болно. Гэхдээ энэ процесс зөвхөн тоглоомын механик бөгөөд рефлекс төдөл баримтал энэ шинэ боломжийг илэрхийлэх эргэн ирэх эсэлтэй хүн шиг төсөөлөгдөг. Зомбигийн хажууд толгойн хүн Minecraft-ийн тоглоом бидэнд хэд хэдэн санаа дамжуулдаг. Хамгаалтгүй байдал. Зомби виллежер нь зөвхөн хүний хэлбэртэй зомби бөгөөд амьдралынхаа бүх зүйл даалцсан байдаг. Энэ нь сэтгэл зүйн хувьд ямар нэгэн байдлаар хамгаалтыг тусламж шаардсан байдлаа илэрхийлж болдог. 2. Амьдралд эргэж орох. Тоглоомын механик эмчлэх буюу засварлах боломжтой. Энэ нь өөрийгөө дахин хааж авах эрүүл мэндийг сэргээх гэсэн утгатай бөгөөд бүрэн бүтэн амьдралд эргэн орох үзэлтэй хүн шиг сэтгэл төрүүлдэг. 3. Гунигтай байдал. Тоглоомын доторх зомби хүмүүс хэдий гунигтай байж болох ч тэдний гэр орон хоол ундгүй тухтай орчны халдсан байдал нь тэднийг илүү энзэг гунигтай болгож байгааг илтгэн. 4. Minecraft-ийн амьдрал. ертөнцийн шүдэл дэмжлэгээ өөрчлөл бүтээл зориулагдсан механик зүйд дүүрэн байдаг учраас зомби виллежерийн гунигтай байдал нь зөвхөн тоглоомын дэлхийгээр хязгаарлагдахгүй хүний амьдралын нөхцөл байдал өөрчлөлттэй холбоотой санаа өгч байдаг юм. За guys нэг иймэрхүү байла. Лайк болон subscribe дараарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. See you next time.